Ингээ манай зарим хосууд за мэдээж өөртөө аюу өндөр хариуцлагатай хүмүүс байна. Бас ингээ сэтгэл хөдлөлөөсөө болоод магадгүй тэр одоо сая буяа дарга хэлж байгаа арх согтууруулгундаа янз бүрийн хэрэгэлсэнтэй холбоотой сэтгэл хөдлөл гинтийн шийдвэр гаргалт энэ төр дээр яг асуудал үүсээд эмнэлзүү шийдвэр тэмдэг илэрснийхаа дараа эмнэлэгдэж байгаа байхгүй. А гэтэл маш чухал зүйл бол нийгмийн эрүүл мэндийн хүчин зүйлтэй бол урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа танин мэдүүлэх, эрт илрүүлэх энэ асуудал маш чухал. Бүр өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой халдварууд байгаа байхгүй. Нэгэнтээ халдвар туссан бол хичээг юм байхгүй. Яг тэр би түрүүсэндээ алсын хүндрэл нь аягүй хэцүү. Төвөгтэй байдал руу хүний шилжүүлдэг учраас богино хугацаанд эрүүл мэндийн байгууллагт одоо хандаад за ер нь бол одоо зарим бэлгийн замын халдвар төвчин бол 1-2 удаагийн л яг өдөр тунтай эмчилгээ авахад л бүрэн яг идэх боломжтой юм халдварууд байдаг байхгүй. Тэгэхээр ичиж санаа зовхгүйгээр эрүүл мэндийн байгууллагт хандаа. А дээрэс нас мэдээж яг зарим хүмүүс ингэдэг эмнэлэгт очихоор ингээд эмч хүнчээс ичээд ах юмаа санаа зовоод ах ингээд. Тэгээ хүн болгоны бас хандлага бас өөр байна л да. Нэг талаас эрүүл мэндийн байгууллага ажилтнаа санаа зовж байна. А магадгүй бас хүрээд тусламж үйлчлэг авах гээд ирэхэд бас харилцааны байдал дээр манайхан ч сая алддаг байх үгүйсэхгүй. Талаас энэ чинь нийгмийн маш том хүчин зүйл юм шиг боловч яг ингээ хувь хүн дээр очих юм бол энэ хүн хувь хүний бүр маш чухал эрүүл мэндийн асуудал яригдж байгаа учраас аюу хариуцлагатай байж одоо нэгэнтээ бэлгийн замаар дамжих халдвар орсон бол эмнэлэгт хамтж эмчилүүлнэ. Итгэлтэйгээр эмчилүүлнэ. Санаа зовхгүйгээр эмчилүүлнэ. Бүрэн төвөөс эмчилүүлнэ гэдэг бол хамгийн чухал яг point.